2020 оны хөгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл Энэ номын санд бол одоо хүүхдүүд болон ер нь ингээд хүн орж үйлчлүүлэхэд бол маш хүндрэлтэй болсон байсан. Хүйтэн, гэрлэгүү, тэгээд тоног төхөөрөмжийн хувьд номын фондын хувьд ч гэсэн бас хангалттай болсон байсан. За тэгээд энэ номын санг бол одоо засварлах, шинжлэх, одоо орчин үеийн жишгт нийцүүлэх энэ ажлыг бол 2018 оны нийслэлийн төсөвдөр одоо тавиад тэгээд 2018 оны сүүлээс эхэлж хийгдээд өнөөдөр бол ашиглалтанд хүлээж авч байна. За тэгээд энэ номын сан маань бол одоо өнөөдөр та бүхэн бас харлаа, энэ бол бас одоо залуучууд, хүүхдүүд иргэд маань үйлчлүүлэхэд бол маш төхөмтэй болсон гэж үзэж байгаа. Нийслэлийн засаг даргын аз жаргалтай хот мөрийн хөтөлбөрийн хүрээнд бол энэ номын сангуудын уншлагыг дэмжих хөтөлбөр гэж байгаа. Иргэдийг номын сангаар үйлчлүүлэх боломжийг хангахад бид нар бас иргэдэд чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд нь одоо дэмжих энэ чиглэлээр бол олон ажлуудыг тусалсны нэг нь бол 18 онд 500 сая төгрөгийг дүүргүүдийн номын санг засварлахаар шийдсэн байна. Тэрний эхний ажил нь бол одоо манай одоо миний өөрийн сонгогдсон тойрог буюу нэгдүгээр бол энэ номын сан маань ашиглалтанд орж байгаад бол маш их баяртай байна. Тэгээд одоо иргэдийг энэ сонгоорхон дүүргийнхаа номын сангаараа үйлчлүүлээрэй гэж одоо уриалах байна. Бид нар шинжилгээ бий болгоё. Нийгэм бид нар өнөөдөр шинжилгээг бий болгоё. Хүний өөрчлөлийг бид шинжилж байгаа сэрэвийг бишүүлээ. Өнөөдрийн энэ сонгон хайрын зүйлийг сектор номын сангаар биднээс аливаа зүйлийг төсөвдөр тавьж батлуулах гэдэг нь хамгийн гол ажил гэж байна. Томоохон гэж хэлдэг маань ямар учиртай вэ гэхээр миний хувьд одоо энэ тойргоос тэгээд та бүхэндээ иргэддээ хэлэхэд бүгдээр энэ номын сангараа сайн үйлчлэх. Тэгээд энэ хүслийг энэ олон номын санчид, энэ олон уншигчдын нийслэлийн засаг даргын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл мөрийн хөтөлбөр дээр бид номын санг шинжилэн засварлах, за номын сангийн системийг цахим болгох, за мөн одоо номын фонд шинжлэх, шинээр уншлагын ном танхимууд байгуулах гэдэг тодорхой хэд хэдэн заалтуудыг оруулаад энэ заалтууд маань үндсэндээ одоо хэрэгжээд хэрэгжилт нь бол бас нэлээд бас биелэлт нь нэлээд өндөр түвшинд явж байна. Тэгэхээр 2018 оны нийслэлийн төсөвдөр нийт 500 сая төгрөгийг төсөвлөж нийслэлийн харин одоо 3 номын сангийн шинжлэх, засварлах, за мөн одоо шинээр уншлагын танхимуудыг бий болох ийм зорилт тавьж ажиллаад одоо өнөөдөр энэ Цамгаарын номын сан маань өөрийнхөө одоо салбарыг одоо шинжилж байна. Тэгээд үндсэндээ 28 жил 1991 онд энэ Цамгаарын номын сан байгуулагдсан байдаг. Энэс хойш одоо бараг нэг ч удаа засвар хийгдээгүй, шинээр одоо тоног төхөөрөмж шинжилгээгүй юм биш гэдэг. 28 жилийн дараа одоо нийслэлийн хэмжээний номын сангууд анх удаага одоо энэ шинжилгээг за мөн тоног төхөөрөмж шинжилт явж байна. За номын баяжил дээр бол бид жил болгон одоо системтэйгээр одоо номын баяжилтыг хийж явж байгаа.